Сайн байцгаана үзэгчдээ хас телевизээс тодруулгын мэдээлэл хүргэж байна. Сар шинийн баяр төгсөнтэй холбогдуулан төв Бараанцах орчмыг бас хөл хөдөлгөөн ихссэн байж байгаа. Үүнтэй холбогдуулан өглөө 8 цагаас оройн 22 цагийн хооронд ачааны том тээврийн хэрэгслийг зах орчмод зогсохыг хориглосон шийдвэр гарсан байна. За замын цагдаагийн тасгаас энэхүү шийдвэрийн талаар төсөл авлаж тодруулъя. За аймгийн хэмжээнд сар шинэ баяр болох ч байгаатай холбогдуулан за хөдөө орон нутгаас Өрөнгө аймгийг чиглэх за хөдөлгөөний эрчим нэмэгддэг. За энэ үеэр одоо аймгийн Хүс Бараанцахын алчмаар хөдөлгөөний эрчим эрс нэмэгдэж ачаал авдаг. За энэ үеэр одоо манай цагдаагийн байгууллагын замын цагдаагийн тасгаас өглөө 8 цагаас за 22 цагийн хооронд за ачааны автомашиныг Хүс Бараанцах буюу за Нарва гэр сумын төвийн хэсгээр одоо захын орчмоор оруулахгүй байх одоо шийдвэр гаргаж хөдөлгөөн зохицуулах аргамж авч ажиллаж байгаа. Том тэрэгтэй жолооч нар маань хаана зогсож одоо энэ тэндээс ирсэн ачаа бараагаа буулгах ёстой. Энэ талаар нь зохицуулт хийж байгаа юм лөө. За ачааны автомашинуудыг за аймгийн одоо мөн бар гэж баарны одоо хойдлын нэг шорон задгай хэсэг дээр одоо зогсоох өдрийн цагаар зогсоож тэндээсээ ачаагаа одоо буулгах. За тэндээсээ ачаагаа зөөвөрлөх ийм одоо зохицуулт хийж байгаа. За орой 22 цагаас хойш бол шөнийн цагаар бол за зах орчим руу одоо орж ачаан буулгаж болно. За өдрийн цагаар бол зах орчим Хүс Бараанцах орчмоор бол орохыг хориглосон тэмдэг заалт тавигдсан учраас орохыг хориглосон байгаа. 10 гэр сумын 5 дугаар цэцэрлэгийн одоо баруун талын шорон хэсгийг бас тэнцээ гарц гаргаж за эргэж жолооч нарын зогсоолыг бас бэлдсэн байгаа. За эргэж жолооч нар бас тийшээ орж тээврээсээ тавих тийм зогсоол бэлдсэн. За дээрэс нь одоо захын Хүс Бараанцахын баруун талын нөгөө хаалган дээр хотооронд явдаг нөгөө жижиг зэргүүд байдаг. За тэднийг бас тэр баруун талын хаалганаас чөлөөлж одоо энэ нөгөө захын баруун талын миний сүлжээ дэлгүүртэй байрны зогсоол дээр зогсоох. За мөн одоо тэр миний сүлжээтэй байрны хойдлын нөгөө зогсоол дээр нөгөө мод нүүрс зардаг. Одоо портрийн жолооч нар байгаа тийм ээ. Тэднийг бас урталт нь одоо шорон одоо хэсэг дээр зогсоох. Тийм шийдвэрүүд одоо гаргаж хөдөлгөөн зохицуулж одоо замын цагдаагийн тасгаас ажиллаж байна. Эргэж жолооч нар бас одоо сар шинэ баяр болж байгаатай холбогдуулан хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа. За энэ үеэр бас хөдөлгөөндөө соёлтой оролцож за бие биентэй хүндэлтэй харьцаж одоо хөдөлгөөндөө соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. За мэдээлэл хүргэсэн таны ажилд өндөр амжилт хүсье. Баярлалаа.